Ном бол ертөнцийг харах цонх мөн. Бага зардлаар их хэмжээний ном уншихыг хүсвэл номын санд очиж суух нь тажгүй сонголт юм. Номын санд дагаж мөрдөх ёстой хэд хэдэн дүрэн бий. Чанга дуу чимээ гаргаж болохгүй, идэж уух зүйл авч орохгүй, номын сангийн эд зүйлсийг гэмтээж болохгүй, ном хулгайлж номон дээр зурж уурж болохгүй, номын санд порно үзэж болохгүй, бусдад саад учруулж болохгүй, бусад хүмүүсийн ховын орон зай талдаж тэдний уншиж буй номыг нь булааж болохгүй. Хамгийн чухал нь хий үзэгдэл сүнс өдөр харагдсан бол бусдад хэлж тэдэндээ төв хожруулж болохгүй. Эдгээр дүрмүүдийг мөрдөж чадвал номын сан хамгийн сайхан газруудыг нэгүүлж хувирдаг. Гэхдээ та аль номын санг болон ямар ном сонгохоо сайн судлаарай. Учир нь 200-аас 300 жилийн настай номын сан болон номнуудад ямар нууц агуулгадж яг түүнд юу харагдсан хэн мэдлээ дээ. Тэгэхээр өнөө шөнө бид хамгийн нууцлаг номын сангуудын талаар ярилцах болно. Та тухлан сууж, таалан сойрох нь. Энэ бол номер 3. Итали улс, Ватиканы нууц архив. Бидний өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний түүх ердөө зохиол төдий зүйл байх өндөр магадлалтай. Яг аль хэсэг нь үнэн, аль хэсэг нь худлаа болохыг Ватиканы архивд хадгалагддаг 50,000 гаруй бичиг баримтуудаас бүрэн мэдэх боломжтой. 12 дугаар зуунаас хойш хүн төрөлхтний бүхий л дүү хүнд багтана. Сатанизм ба хар шидээг хэрхэн эргэл зурах вэ? Чөтгөртэй хэрхэн гэрээ хийх, гэрээ хийсний дараа юу болдог, хар шидийг хэрхэн хэрэглэх, та хэр хэмжээний өртгөөр хар шид хэрэгэл зурдаг, оронд нь та юу золиослох ёстой гэх мэт судруудыг эндээс олж болно. Сатан руу бичсэн захидал. 17 дугаар зууны үедээ Сатан өөрийн биеэр биечлэн хүмүүний ертөнцид айлчлахдаа нэгэн гиламата яриа өрнүүлсэн гэдэг. Тэд яг хоорондоо юуны талаар ярилцсан талаар гар бичмэлдээр сэрүүлэн үлдээж. Энэхүү захидал нь Ватиканд хадгалагдж байгаа бөгөөд эрдэмтэд уг захидлыг орчуулан тайлж чадсан хэдий ч текстүүд нь тун ойлгомжгүй ямар нэгэн Морзе код мэд утга зүйн хувьд тун доголдолтой сэжиг төрүүлэн материал болон хадгалагддаг. Газар үнсэн сахиусан тэнгэрүүдийн байршил. Сахиусан тэнгэр гэж юу вэ? Тэд үнэхээр байдаг гэж юу? Байдаг бол яг хаанаас олж болох вэ гэх мэт нууц баримтуудыг чандлан хадгалдаг. Тэдний талаарх мэдээллүүдийг олон нийтэд задлавал олон шашны суур ойлголтуудыг үндсээр нь өөрчлөх эрсдэлтэй тул маш аюултай мэдээлэл гэж үздэг. Ирээдүйн дэлхийд яг юу тохиолдохыг зөвгөнсөн зөвгөнлүүд. Биелэх магадлал асар өндөр. Зарим нь аль хэдийнэ биелжсэн байдаг аимшигтай зөвгөнлүүдийн цомрлог. Есүс Христийн жинхэнэ төрх гэх мэт мэдээллүүд нь Ватиканы архивд хадгалагддаг. Жирийн хүн уг архивд орох нь 2 удаа байжгаас ч хэцүү гэж ярьдаг. Зөвхөн тусгай зөвшөөрөлтөй цөөн хэдэн судлаач нар л нэвтэрдэг байна. Америкийн нэгдсэн улсын Флорида мужид байрладаг Стэнли зочид буудлын номын сан. Энэхүү зочид буудлын ачаар алдарт Стивен Кингийн The Shining зохиол бичигдсэн гэдэг. Уг номын сангийн номнууд өөрсдөө байршлаас олж газар ундаг. Нүдний болонд хав хар насан турш залуугийн дүрс үзэгдэх нь хэлбэг. Тэр битгий хийлэж ихэн дээр амьсгалж ямар нэгэн зүйл шивнэж шоолж инээх нь хүртэл хэвээ үзэгдэл болсон гин. Хуучин номын санчийн сүнс уг газар хорогдож өгснийхаа дараа ч өөрийнхөө ажлыг хийсээр байгаа. Номнуудын байршил өөрчлөгдөж тоос нь арчигдаг гэх мэт үйлдэлүүдээс болоод ингэж таамагладаг. Стэнли зочид буудлын 417 тоод бол хамгийн учир битүүлэг зүйлс болдог өрөөнүүдийн нэг бөгөөд шөнө хар дарахаас ахуулаад хаалга догшоохоо инээх гэх мэт үйлдэлүүд бишхүүтэй олон удаа тохиолддог. Стивен Кинг эхнэрийн амтаар нэгэн удаа уг буудалд тонж байгаад маш хачирхалтай удаанаар хар тар зүүдэлсэн гэдэг. Тэрхүү зүүдэнд Shining зохиолыг бичих хамгийн том түлхэж болсон юм. Австрали Форт Артурын номын сан. Хуучин цагт шорон байсан газарт номын сан барих тэмд сайн санаа байсангүй. Форт Артурын номын сан бол шөнийн цагаар ч идэвхтэй өөрчлөлөгчтэй байдаг газар юм. Хий үзэгдлүүд уг номын санд шөнжөнгөө ном уншдаг гин. Том модон хаалгыг хааж нээсэн шигээ өдөр хоногийг өнгөрөөдөг. Австралийн Тасманы арал дээр 19 дугаар зууны хамгийн чанга хорих ангиудын нэг оршиж байсан бөгөөд хүнд гэмт хэрэгтэй хоригдлуудын хувьд амьдын там гэжийг үзүүлдэг нядалгааны газар байлаа. Энэ шоронд орсон л бол амьд гарах ямар ч боломжгүй бөгөөд ясаа тавьсан олон хүмүүсийн зовлон шаналл харуулсал гомдлон өтгөрсөн гэдгийг мэдлэггүй балгасан дээр номын сан барьснаар Австрали улсын хамгийн аимшигтай муу ёрын газруудад зүү ёсоор тооцогдно. Зарим судлаач нар тусгай эрхийн дагуу зарим нэг номыг судалгаанд хэрэглэх гэж авч явдаг хэдий ч авч явсан ном нь алга болдог бөгөөд эргээд номын сандаа буцааж ирж гисэн байдаг нь жихүүц төрүүлэм. Уг номын сангийн эргэн тойронд 12,500 орчим хоригдол амь тавьсан учраас номын сангаарч тогтохгүй ойр орчим тэр чигээрээ сүнс гүйдэлтэй газар болон хувирсан гэлцдэг. Канада парламентын номын сан галж чатаагүй номнууд 1916 онд парламентын номын санд учир битүүлэг галт төмөр гарсан гэдэг. Хамгийн ачирхалтай нь барилга тэр чигээрээ шатчихад байхад номын тавиур дээрх номнууд огт шатаж түлэгдээгүй юм.
Тус галын үеэр хөгшин номын санч ам өргөцсөн золгүй явдал тохиолдов. Сэргээн завсралтын дараа номын санчийн сүнс хойд төрлөө олж чадалгүй парламентын номын сандаа тэр чигээрээ үлдсэн гэдэг. Англи, Лондон хот, Мортлакийн номын сан. Та Harry Potter дээр гардаг шиг эджидүүдийг энэ номын сангийн нууц бичвэрүүдийн ачаар сурах бүрэн боломжтой. Дээр нэмээд алхимийн хориотой ойлголтууд, өгсөн хүнийг дахин амьлуулах, философийн чулуу бүтээх нууцууд, зарим нэг шидийн хэрэгслүүдийг хэрхэн гар аргаар хийх гэх мэт хориотой мэдээллүүдийг Лондон хотод байрлах Мортлакийн номын сангийн архиваас олох бүрэн боломжтой. Элизабет хатны зурхааж байсан Джон Д хэмээх хэрхэм амьдралынхаа туршид судалж байсан хүний хязгаарыг давжуулах бүхий л аргуудыг ганцхан энэ номын санд л хадгалагддаг. Харамсалтай нь эдгээр номнуудын ихэнх нь нарийн кодоор бичигдсэн байдаг. Эрдэмтэд хүртэл нууцыг нь бүрэн тайлж чадаагүй. Тэгээгүйсэн бол дэлхийгээр дүүрэн Harry Potter, Dumbledore байх байсан биз. Португал, Томасын хааны номын сан. Мальтын баадруудын оргисон нууц бичвэрүүд, үхлийн дараа юу болдог, үрд мөх амьдрах арга, эзотерикийн нууцуудыг агуулгах бичвэрүүд энэхүү номын санд хадгалагдана. Харин одоо дэлхийн хамгийн аюултай ном болох Codex Gigas. Энэхүү ном нь бодит амьдрал дээр үнэхээр байдаг бөгөөд чөтгөрийн Библи гэдэг нэрээрээ алдартай. Мөн ганцхан шөнийн дотор бичигдсэн гэдгээр онцлог юм. Илжигний арсан дээр 320 орчим хуудас үргэлжилдэг аимшигтай бүтээлгэлцдэг. 74 кг жинтэй 92 см урттай 310 орчим хуудастай гин. Түүхийн уртад 10 орчим хуудас нь хаягдж гээгдсэн. 18 дугаар зуунд Чехийн нэгэн лам гим нүгэл үйлцэнд бол амьдараа шавартай хан хэрмэнд болуулах ял сонсов. Айж балмагцсан ламтан өөрийн амийг аврахын тулд би ганцхан шөнийн дотор дэлхийн хамгийн агуу судрыг бичиж бурханд өөрийгөө үнэн чийдгээ батлах болно. Тэр хүртэл битгий намайг цаадлаа хэмээн гуйж гин. Түүний хүсэлтийг хүлээн авч ламтан ч ажилдаа орлоо. Гэвч шүн дунд болоход тэр ойлгосон гэдэг. Хүн ганцхан шөнийн дотор ном судар бичих боломжгүй юм байна. Тэгээд эцсийн арга болох чөтгөр дуудахаар шийдэж сүнсээ түнд өчиггүй худалдахаар болов. Чөтгөрч амлсан ёсоор ганцхан шөнийн дотор ном бичигдэн тусалсан гин. Лампны сүнсийг авсан чөтгөр баярлсандаа бэлэг болгож нэг бүтэн хуудсан дээр өөрийнхөө зургийг зурж өгснөөр чөтгөрийн Библи болох Codex Gigas бүтсэн хэмээн томогт өгүүлж. Харин бодит амьдрал дээр нэг хүн иймэрхүү хэмжээний ном бичгээд дунджаар 20 орчим жил зарцуулсан байх ёстой хэмээн үздэг. 290-р хуудсан дээр тэрхүү чөтгөрийн зураг Деважингийн хаалганы хамтаар дүрслэгдсэн нь там Деважингийнх ойлголт оршин байдгийг илтгэдэг гин. Орчин үеийн эрдэмтэд одоо хүртэл уг номыг судалсаар байгаа бөгөөд хамгийн ажиргалтай нь уг номыг яалтчгүй нэг хүн бичсэн. Учир нь бичгийн хэв огт өөрчлөгдөөгүй. Дээр нь завсарлаг огт аваагүй гэж үздэг. Хэрвээ завсарлаг авч амарсан гэж үзвэл бичгийн хэв ядаж фонтонд нь баг зэрэгч болтгоо өөрчлөлт орох ёстой шүү дээ. Гэтэл Codex Gigas яг л бичгийн машинаар шивсэн мэт нэг ч үг өсөг фонтны зүрх харагддаггүй гэдэг. Үнэхээр л ганцхан шөнийн дотор бичигдсэн ч байж болох юм. Энэ удаагийн дугаар энэ хүрээд өгсөж байна. Дахин нэг гайхалтай шөнө эргүүлцэтлээ тур баяртай.